За, ариун цэврөөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүнд шаардлагатай орон зай, нэмэлт тономлол бүхий ариун цэврийн өрөөний төлөвлөлт. Хөгжлийн бэрхшээлтэй болоод тэр дундаа тулгуур эрхтний бэрхшээлтэй хүмүүст ариун цэврийн өрөөний төлөвлөлт бол маш чухал хэрэгцээтэй байдаг. Ариун цэврийн өрөөг төлөвлөхдөө ерөнхийдөө хаалганаас нь эхлээд өмнө дурдсанчлан босохгүй, аль болох босохгүй байдлаар хаалганы өргөнийг 85 см-аас багагүй өргөнтэйгээр төлөвлөх шаардлагатай байдаг. Ариун цэврийн өрөөндөх унтраалга болоод гар хатаах хэсэг бол шалнаас 90-110 см-ийн өндөрт төлөвлөгдсөн байх нь илүү тохиромжтой байдаг. Тосгуурын өндрийг 75 см-аас багаггүйгээр тэрэгцтэй хүн маань гар нүрээ угаахдаа тосгуурын доогуур тухайн хүний өвдөг нь бүрэн доогуур нь орж байх шаардлагатай байдаг. Тосгуурын хажууд бол тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн болоод өндөр настай хүмүүс бас түшиж зогсох байдлаар ханы нэмэлт тономлолыг төлөвлөж өгөх шаардлагатай байдаг. Энэ болохоор бариул гэсэн үг. Бариулыг бол шалнаас 85 см-аас багагүй 85-аас 90 см-ийн өндөрт төлөвлөл илүү тохиромжтой байдаг. Нийтийн бие засах газруудад хөгжлийн бэрхшээлтэй хүн зориулсан ариун цэврийг төлөвлөхдөө тусгай кабин төлөвлөсөн байдаг. За энэхүү кабины маань хэмжээ болвол өргөн нь хамгийн багадаа 165 см-аас багаггүйгээр төлөвлөсөн ба шаардлагатай. Мөн урт нь 180 см-аас багагүй байдлаар төлөвлөвөл илүү тохиромжтой байдаг. Яагаад тэгэхээр тулгуур эрхтний бэрхшээлтэй буюу тэрэгцтэй хүн маань тухайн кабинд ороод доороо бүрэн эргэлдэх нөхцөлийг хангасан байх нь зүйтэй юм аа. Тэрэгцрээс суултуур руу шилжих тохиолдолд ханы нэмэлт тономлолуудаар бас тономлогдсон байх шаардлагатай байдаг. Тономлолын маань өндөр бол 85 см-аас 90 см-ийн хооронд төлөвлөл илүү тохиромжтой байдаг.